Сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол улсын нийгэм эдийн засаг хүндхэн байдалтай байгаа. 2014 онд ажилгүйдэл 9.4% байсан. Энэ оны байдлаар 11.6% болж өссөн. Цэлэн аймгийн иргэд энэ ажилгүйдэл донд яваа. Гэхдээ ажилгүйч орлоготой байж чадаж байгаа гэдгийг тэтгэлж байна. Тэд визгүй хөлийг ашиглаж амьдралаа залгуулдаг болжээ. Энэ чинь одоо 1500-600-аар бензин авч явахд бол хойноос л 1000 хүртэгүүтэйгээр авчиж байгаа бах. Солиар хэнтрэг гэж бол манайд бол сүнтэй шүү дээ. 1680 байна уу да. Тэгж явах чинь хойноос бол бас л юмтхаа авчиж байгаа. Тэгээ энэ нь бол бас иргэдийн амьдралд нөлөөлж байгаа байхгүй юу? Манайх чинь ингээд такси маягаар гарч байна, жижиг тэргээр гарч байна, портер энэ хөнгөн одоо жижиг ачааны машинуудаар гарч байна. Үүнээс гадна бас нэг давуу тал байгаа нь сэлэнгчүүд бусад аймгийн иргэдээс нэг дахин хямд хүнс шатхан хэрэглэж байна. Тухайлбал Монголд 50,000 төгрөгөөр нэг тор хүнсний бүтээгдэхүүн авдаг бол харин Хятадаас 2-3 тор хүнсний бүтээгдэхүүн авч яана гэж тооцоолж байна. Тиймээс Алтан булаг сум болон Сүхбаатар сумын иргэд хүнсээ Хятадаас цуглуулдаг болсон байгаа. Дандаа иргэд хүнс. Ханаас зүгээр гараад орчоод одоо юу гэдгийг бензин гэсэн юунаас авдаг шүү дээ. Алтангийнхан чинь. Алтангаас авдаг шүү дээ. Хойно хамаг юмтаа. Юмны үнийн хувьд бол тэгэл талах царайгаа үргэлж бид нар хойноос 5-600 төгрөнд болоод ичиж байгаа юм чи нэг дахин л явна гэсэн үг шүү дээ. Энд бол үнэтэй. Манайд. Яг л бензин бол чанаагүй гэдэг юм нэг 5000 тэлэг ихтэл нөгөө бензин нөгөө 5 км явахгүй тэгэл тусчих юм. Орсын бензин арай чанартай. Хойноос авдаг шүү дээ. Энд бол гурил буудаа ер нь үнэтэй шүү дээ. Оросын холбооны улсад хүнс хямд байгаа. Энэтэй холбогдуулаад манайхан ер нь бүх одоо энэ дэлгүүр хоршоо ажилуулдаг жирийн иргэд ч гэсэн өөрсдөө хоол унд хүнсийг бараага барилгын материал хүртэл хойноос Оросоос ингээд зөөж тээвэрлж байна. Эдийн засгийн хямралтай энэ үед сэлэнгчүүдийн амьдралыг визгүй хэл авч явна. Нөгөө талаас Монгол улсын иргэд гадны улсаас хүнсний бүтээгдэхүүнээ илүү хямдар худалдан авч байгаа нь үйлдвэрлэл, төрийн бодлого ямар сул дорой байгааг харж болох нэ.